Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ Wicked буюу Хорон санаат гэдэг нэртэй musical fantasy төрлийн киног ярьж өгнө. Энэ кино нь 2024 оны 11 сард гарсан нийт 2 цаг 40 минутын урттай. Rotten Tomatoes дээр 88%, IMDb-д 7.5 үнэлгээтэй явж байгаа. Олон арга хэмжээнүүдэд шагналт нэр дэвшиж, Academy Awards-аас шилдэг хувцас загвар авсан. Найруулагч Арын Jonathan M. Chu буюу Taiwan-аас гаралтай Америк киноны найруулагч ажилласан. Бидний мэдгээр Crazy Rich Asians-ыг бас найруулж байсан. Тийм ч учраас Michelle Yeoh бас энэ кинонд тоглосон баг. Нийт $150 сая бүтээд box office 744.2 сая долларын ашиг олоод байгаа юм байна. За киноны гол дүрд бидний маш сайн мэдэх Ariana Grande, Cynthia Erivo, Jonathan Bailey, Jeff Goldblum, Michelle Yeoh, Peter Dinklage нар тоглосон. За энэ кино нь анх 1939 онд гарч байсан The Wizard of Oz киноны prequel буюу origin story гэж явж байгаа. Wicked musical нь Gregory Maguire Wicked the Life and Times of the Wicked Witch of the West гэх номдэр толгуурлан 2003 онд анх тайзнаа дуулалт жүжиг тавигдаж байсан байна. За ингээд кинонд орцгоё. Одын нутагт Munchkin Land хэмээх хотын иргэд нь хорон санаат шулам өгчээ гих цууяраа сонсдог. Хэсэг хугацааны дараа Glinda хэмээх эмэгтэй бөмбөлгөн дотор ирж хорон санаат шулам өгсөн гэдгийг баталдаг. Хотын иргэд тэр мэдээг сонсон дуулж бүжиглэж баярлаж байхад нэгэн бяцхан охин Glindагаас яагаад муу мухай хорон санаа гардаг юм бэ гэж асуудаг. Glinda түүнийг сайхан асуулт байна гэж хэлээд хүмүүс өөрсдөө хорон муу төрсөн үү, амьдралд нь муу зүйл тохиолдсноор тийм болсон уу гэдгээ мэдэх боломжгүй байдгаа гэж хэлээд Glinda хорон санаат шулмын ээж нь хэрхэн аавыг нь 8 ачинтай араар нь тавьж байсан талаарх түүхийг дурсаж эхэлдэг. Trop гэдэг нь түүний аав бөгөөд араар нь тавьсныг мэдлгүй өөрийн хүүхэд гэдэгтээ итгэлтэй байв. Хүүхэд төрөх үед Trop эхнэрээс нь ногоон өнгийн арьстай хүүхэд төрсөнд урам нь их хугарч хүүхдийг авч шоу гэж асрагчтай хэлэхэд хүүхэд чангаар уйлж өрөөнд байсан бүх жижиг эцэс аарч идэгддэг. Гэсэн ч Trop охиноо харахыг хүссэнгүй. Авч явахыг шаардав. Тэрээр тэдний асрагч болох Зулжи баавгайг охиныг нь Elphaba гэж нэрлэн асран хамгаалах өсөхөө амладаг. За тэгээ хэсэг хугацаа өнгөрч охиныг ном уншиж байхад Зулжи баавгай түүнийг дүү болох Nessarose-ыг харж байгаараа гэж захидаг. Тэрч үүнд дуртай байгаа нэлт дүүдэрээ очиж цэцэг атгуулан гой зул хармаар байна уу гэж асуугаад уншиж байсан номоо харуулan Озын гайхамшигт шидтэн нэгэн үед Озын газар нутагт томоостон бөмбөлгөөр нисэж ирээд түүнд таалагдсан тул Маргад Эрдний хотоо байгуулсан гэж хэлээд хин нэгэн түүнтэй уулзах боломж олдгол юм бол чин сэтгэлээ хүсэж байгаа хүслийг нь биелүүлж өгдөг гэж хэлв. Гэтэл гинэт хүүхдүүд гарч ирээд Elphaba-г шоолж доромжилж эхлэхэд Nessarose жуйлан Elphaba-гийн уур нь хурж газар исэн чулуунуудыг агаарт хөөргөөд тэдэн рүү шидэж орхив. Тэр үеэр Trop буюу тэдний аав нь гарч ирээд Nessarose-ыг уйлж байгааг харан Elphaba руу чи бас юу хийчих вэ гэд буруутхан загнаж эхлэхэд Elphaba-гийн уран нь хугардаг. Тэгээд аав дүү хоёрыг нь орсны дараа Зулжи баавгай Elphaba-г гуниглах хэрэггүй дээ. Тэр чамтай ингэж харьцаж болохгүй. Шүтээ гэсэн ч хүүхдэл юм чинь яаж сайхан байх вэ? Одоо үеч ирж Glinda Маргад Эрдний хот руу буцах гэж байхад хүмүүсийн дундаас нэг эмэгтэй гарч ирэн тэр хоёрыг найзууд байсан нь үнэн үү гэж асуудаг. Glinda тэдэнд мэд тийм ээ. Бид Шизийн их сургуульд хамт сурж байхдаа найзууд байсан. Бидний зам огцолцож байсан нь үнэн гэж хэлээд хуучны дурсамжаа ярьж эхэлдэг. Олон жилийн өмнө Elphaba дүү болон аавтайгаа Шизийн сургуульд ирэх үед Glinda ч мөн ирж байгаа нь харагдаг. Glinda Elphaba-г харан цоцсон маягтай болоход Elphaba хошигсон байдлаар яасан бэ? Ямар нэгэн болоо юу? Өө би ногоон байна гэж үү? Би дандаа л ногоон байсан гэж хэлэхэд Glinda чамд ийм зүйл тохиолдсон нь үнэхээр харамсалтай байна. Би элбэг мэргэжлэр сурахыг хүсэж байгаа. Тийм болохоор би чамд туслана гэж хэлэхэд Glinda-гийн найзууд болох Шин, Fanny болон бусад оюутнууд түүнийг яасан сайхан сэтгэлтэй юм бэ гэж магтдагч манай Elphaba энийг доромжлол гэж хүлээж аван өөрт байхгүй чадвараараа танихгүй хүндэд туслахыг санал болгож байгаа. Хачин бас хуурамч санагдахгүй байна гэж үг гэж асуудаг. Гэтэл аав нь дүүтэй нэрэн түүнийг энэ тэнэглэлээ зогсоож хүний анхаарлыг татгаа болоо гэж загнаад
дүүд нь ээжийнх нь өмсдөг байсан маш гоё төвлөлийг бэлэг болгодог. Элфаба дүүдээ шийдэд чи гайхалтай шин дурсамжуудыг бүтээх болно хэмээн сэтгэлийн үгээ хэлэхэд дүүн чихчигээ санандаа гэхэд чи энд хитрхээ хүчлтэй байх болохоор намайг санах цаг гарахгүй дээ гэж дүүдээ хэлдэг. Тэгээд дүүн ороход аав нь Элфаба дээр ирэн дүүгээ дагаж яваад бүх зүйл нь зүгээр байгаа эсэхийг шалгах гэхэд дүүгээ өөрөөр нь орхисонгүй гэж уурлах байхдаа бүх зүйлийг биедан хийхийг тэр хүсэж байгаа гэхэд аав нь Несад муу зүйл тохиолдохыг төвчж чадахгүй болохоор араас нь яв гэж шаарддаг. За тэгээ сургуулийн захирал түүхийн тэнхмээ эрхлэгч доктор Деломонд гэх Яма мөн элб судлалын тэнхмийн декан хатагтай Морипл нарыг танилцуулж эхэлдэг. Хатагтай Морипл нь сургуулаа оюутнуудаа хичнээн гайхалтай болохыг магтан амжилт хүсэж дотор байр хариуцсан хатагтай Кэдлигч мөн танилцуулан оюутнуудаа хуваарлахыг үүрэг болгодог. Хуваар гарсны дараа хатагтай Морипл явах гэтэл Глинда түүн дээр очин өөрийг нь хичнээн гайхалтайг магтан түүний семинарт суухыг тэс чадан хүлээж байгаагаа хэлдэгч хангалттай сонирхолтой чадварлаг хүн элсээгүүл бол би хичээл ордоггүй гэж хэлээд халгаасангүй хөрхий. Нөгөө талд ч хатагтай Кодл Неросог харан хотын даргын охин болохыг нь таниад тал засаад байж итл Элфаба гараад ирдэг. Гэтэл хатагтай Кодл яагаад тэрийг яваагүй энд байгааг асуухад аав намайг хамт бай гэсэн. Гэхэд чи хэрэггүй одооноос би халамжлан гэхэд Элфаба дүүг нь ганцаарнг нь орхиж өөрөөр нь биеийг нь даалгах хэрэгтэй гэхэд эсэргүүцэн өөрийн дураар дүүг нь аваад хүчээр ер нь аваад явчихдаг л да. Тэгэхэд Элфабагийн уур нь хүрээд дүүгээ авахын тулд тэр хавийг орвонгоор нь эргүүлээд тайчдаг. Несач сургуулийн эхний өдрийг нь босноос нь тэгчтэй гомдон яваад өгнө. Дүүгээ гомдоосондоо харамсаж зогсож байтал харахтай Морипл гарч ирэн үүнийг өөрийгөө хийсэн гэж болзааруулад тэднийг шизийн их сургуульд гинтийн зүйл үргэлж болдог бэлэн байх хэрэгтэй гэж хэлхэл авдаг. Хатагтай Морипл яг үндэ Элфабагийн чадварыг нь харчихсан байх ба түүнийг өөрийн цорын ганц оюутнаа болгож авахыг хүсдэг ба хэн түүнтэй өрөөгөө хуваалцах вэ гэж асуух үед манай Глинда санамсаргүй гараа өргөснөөр өрөөгөө хуваалцахаар болчихдог. Манай хоёр чин хинэн дургуйцаж үг хэлхийн завдалгүй Морипл яваад өгдөг. Эргэж хараад надтай хамт яв гэсэн чинь манай Глинда ч амьдралын төв байгаад ирчихсэн болохоор явах гэсэн чинь чи бишээ Элфаба гэж хэлсэн чинь манай Глинда жоохон шоконд ороод жоохон атаархлан дурдаг. За манай Элфаба ч хийсэн зүйлд нь баярлаа гэдгээ хэлээд манай аав гэхдээ зөвшөөрөхгүй байхаа гэдэл хатагтай Морипл зүгээрээ би аавыг чинь зөвшөөрүүлчих нэ. За алив чи хүчээ хизэнээс мэддэг байсан юм бэ гэдэл сонирхож эхэлдэг. Даанч манай хүн өөрийн энэ хүчэндээ дургу яаж удирдахаач мэддэггүй гэж гомдлоход зүгээрээ би чамайг Оозын агуу шидтэнтэй уулзуулна. Тэр чамд тусалнаа чам шиг чадвартай хүн маш олон жил хүлээсэн гэж хэлэх болно. Элфаба манч баярлаад дуулаад цаашаа явнаа. Угаасаа ганц мөрөөдөл нь Оозын шидтэнтэй уулзаж архисныхаа өнгийг өөрчлүүлэх байсан юм байна л дээ. За тэгж явсаар өрөөнд ирлээ. Глинда айл эзэний өрөөг нь бүхэлд нь эзэлж гисэн дургуутсан эн чин шудраг бус байна гэхэд харин ч ганцаараа энэ өрөөнд байх байсан. Чамд өөрийн гэсэн жижиг хэсэг үлдээсэн шүү л гэж байна. Яана би жоохон буруу яриад байна уучлаарай. Гэтэл оронд нь намайг хатагтай Морипл сайнаар хэлээрэй л гэдэг. Тэрний хэлснийг нь тоолгүй өөрийн хэсгээ янзалтал Глинда ч янз бүрийн юм асууж хоргоогоол Элфабаг цухалтуулаад балконы хаалганы шилийг хагалуулчихдаг. За тэгээ манай хоёр чинь бие биенээ жоохон үзэн ядастай. Яагаад ийм өөр хүмүүс байдаг байна гээл хоёр талд дуулж гардаг. Ер нь бол маш өөр Wednesday-ийг та нарт санагдуулж бас магадгүй бах надад тэг санагцсан. За тэгээ маргааш нь хичээл эхэллээ. Түүхийн хичээл дээр ирэхэд доктор Деломонд Глиндагийн нэрийг буруу дуудснаар Глинда жоохон уурлаад шоглож хаяал ангиараа жоохон инээлддэг. Элфаба маань шудраг болохоор профессорыг өмөрч бусадтай адилхан байх албагүй энэ маргааныг таслан Деломонд өөрийгөө Яма дээчүүд байдаггүй болохоор зөв хэлж чадахгүй байгаагаа тайлбарлаад өөрийгөө энэ сургуульд үлдсэн цорын ганц амтан багш. Хүмүүс тэднийг хаант улсад тохиолдсон их ган гарчигт буруутгах хүртэл хамтдаа инх тайван оршдог байсан гэдгийг ярив. Хичээлээ өргөжлүүлэх зураа самбарыг эргүүлтэл хин нэг нь амьтдыг зөвхөн харах л хэрэгтэй, сонсох хэрэггүй гэж бичсэн байлаа. Деломонд жинэнд цочирдон хэн бичснийг нь асуухад хэн ч хариулсангүй.
Тэгээд бүгдийг нь тар гээл ухарж байхдаа санамсаргүй ширээгээ зөхиод ширээн дээр байсан цэцгийг унгаачлаа. Хинч харин тусалсангүй бүгд гараа явчихсан. Харин манай Эльфаба л очиж тусалдаг. Тэрээр зүгээрээ чи явж найзуудтайгаа уулз гэхэд надад найз байхгүй гэхэд хоёулаа адилхан намуу цэцгийн дуртай юм байна гэхэд профессор түүнд найз болох саналыг тавьж найзууд болцгоодог. Эльфаба хатагтай Морриплейн ганцаарч гисэн хичээл дээрээ зоосыг ахаар төөрөх гэж хичээсэн ч чадсангууд хатагтай түүнийг шантрах хэрэггүй дээ. Зарим зүйлсэд хугацаа хэрэгтэй байдаг. Битгий бууж өгөөрэй гэд түүхийн ангид болсон явдлын талаар асуухад ийм зүйл болох ёсгүй байсан. Хинт ч ийм зүйл тохиолдох ёсгүй. Надад тусалж хийж чадах юм байхгүй байгаад гэд уур хурж байгаагаа хэлээд тэр үед нь хүч чадал нь орж ирж хатагтай түүнийг илүү их хичээх хэрэгтэй. Хоёулаа Озын шидээн рүү явах болно хэмээн хэлдэг. Хичээлээ дуусчаал явж байгаатай зэрэгцэн профессор Деламонд гарын явж байгааг хараад дагаад явчих уу. Тэгсэн манай профессор бусад өөршгөө амьтадтай болж буй зүйлсийн талаар ярин зарим амьтад бүр ярьж чадхаа болсон байгаа. Хулгаалагдаж байгаа гэж ярьдаг. Хүмүүс амьтдыг чимээгүй болгохыг хүсэж байгаад санаа зовсноо ярилцаж байсан чинь манай өн чимээ гаргаа баригдчихдаг. Тэгэл Деламонд түүнийг орохыг урьж бусад амьтад ч явдаг. Эльфаба үнэхээр ийм зүйл болж байгааг дахин лавлаад асуугаад тусалж чадах юу байгаа гэж асууж энэ бүгдийг Озод хэлэх ёстой гэтэл Деламон профессор өөр хүнд хинт ч битгий хэлээрээ болохгүй шүү л гэдэг. Тэгээ гараа явж исэн чинь Фьеро гэдэг хаан хүү морьтойгоо явж исэн ч ногоон түүний арсыг хараад зочоод мөргөж унгаачихдаг. Тэгээ босч ирээд хэсэг ярина өрнүүлээл унгаачихсан бас нэг зүг рүү явах юм чинь хамт явах уу гэтэл манай хүн ч үгүй гэд саналыг нь хүлээж аваагууд манай ханхуу сэтгэл нь жоохон хөдлөнөө. Өмнө хизээч эмэгтэйнээс үгүй гэдэг хариулт авч байгаагүй байхгүй юу. За өглөөч болж ханхууг ирж байгаад бүгд мэдсэн байв. Манай Глиндаач ханхуу таалагдах гал хамгийн гоё хувцас өмсөл бэлдэж гарлаа. Тэр хоёр ч мэдээж бие биендээ таарч талтай байх шиг байгаа. Глиндаа сургуулаа танилцуулахаар дагаад явдаг. Номын санд орж ирээд Эльфабаг хараад гараараа далсан ч манай хүн тоодоггүй. Тэгээ Глиндаагаас оюутнууд энд юу хийж зугаацдаг вэ гэсэн чинь нэг онц юм байхгүй гэсэн чинь Озтегийн бүжгийн цэнгүүн рүү явцгаая гэхэд Глинда энийг оюутнуудад хориот штэ гэсэн чинь явцгаая гээл уруу татаад дуулаад эхэлдэг. За энэ яриаг сонсож байсан Бок хориглох гэж хичээсэн ч та нар одоо болил доо сургууль та нарт ойлгохтой юм заадгүй штэ адал явдалтай амьдралтаа гэл бүгдийг нь бүжигт авч явахаар болдог. Манай Бокч Глиндаг бүжигт хамт явахыг урахад дургуутсны эвтэйхэн яаж хэлэх вэ гэж байгаад тэрнийг нээсэг бүжигт уруул яг л баатар шиг харагдандаа гэж хэлээд нөгөөх нь ч чиний төлөө юу ч хийнэ л гэ балаар явцдаг. Манай нээсаа ч ихчдэрээ ирээл бүжигт урагцснаа хэлээд Глиндад хэрхэн баярлаж байгаагаа Бокыг ятгаж намайг бүжигт уруулсан байлээ штэ гэл тэр үнэхээр сайхан сэтгэлтэй маа гэж магтаж гардаг. Эльфабач дүүгээ болгоомжтой байхыг сануултал зөрүүлээд та намайг ганц удаач бодооч надад сайн зүйл тохиолдсонд баярлах ёстой гэж гомдлно. Уг нь өөрийг нь л гээд байгаа юм л да чаваас. За нөгөө талд Глинда хоёр найзтайгаа Фьеро таалагдах гээл хамтдаа бэлтжээтэл нэг үзүүртэй хар малгай олоод гаргаад ирэв. Юм хачин малгай вэ гэтэл Глиндагийн эмээ хийж өгсөн. Хизээч гэтээ би юм өмсөхгүй гэж шоолоод хэрвээ хин нэг үзэн яддаг байсан бол тэр хүндээ л өмсүүлэхээр даанч би хэнийг ч үзэн яддаггүй дээ гээл тэгсэн чинь нөгөө хоёр найз нь Эльфабад өмсүүлэхийг ятгадаг. Яг энэ үеэр Эльфаба орж ирээд Глиндад дүүгийнхэн төлөө хийсэн зүйлд нь баярлаж байгаагаа хэлтэл Глиндач Эльфабаг мөн бүжигт ураад хамт бэлтгэхэр болвоо. Даанч нөгөө малгайгаа Эльфабаг яг зохино гэж хэлээд өгөхөд манай Эльфабач өөртөө сэтгэл гаргаж байна гэд их баярлдаг. Бүжигт явахын өмнө Эльфаба хатагтай Морбл дээр очиж нэг зүйл туслахыг гуйдаг. За ингээ бүжигч эхэллээ. Бок яг Несаг яагаад бүжгэнд урсан жинхэнэ шалтгаанаа хэлэхгээ байж байтал Фьеро Глинда хоёрыг хичнээн хамтдаа жаргалтай байхыг нь хараад өөрийгөө ч жаргалтай байх ёстой гэж бодон Несад ямар үзэсгэлэнтэйг нь хэлэн хамтдаа хөгжилтгөр шийддэг. Хатагтай Морблч нөгөө үзэсгэлэнтээр ирээд Глиндад сургалтын саваа бэлгэсэнд Глинда баярлаж бууга бас оюутнаараа сонгосонд баярлаа гэхэд тэрээр өөрт нь итгэдэггүй. Гэхдээ Эльфаба түүнийг оюутнаараа сонгож аваач гэж гуйсан болохоор л зөвшөөрсөн гэж хэлэхдээ зэрэгцэн Эльфабач орж ирлээ.
За тэгэл бүгд түүний малгайг шоолол, инээлдээл бүр шоконд орсон, дуу муу нүртэл зогсоол. Тэгээд манай Эльфаба ч малгайгаа тайлаад газар тавиад гинтэл сонин бүжиглэж эхэлдэг. Бүр ямар ч айгүй штэ. Бүгд тэрнийг бүрч их шоолно. Энийг харсан Глинда түүнтэй хамтдаа бүжиглж эхэлгээд бусад оюутнууд ч бүжгийн хөдөлгөөнийг дуурайн уур амьсгал арай дэрдэж эхэлдэг. Тэр хоёр ч өрөөндөө ирж хамтдаа хичнээн хөвгөлтэй байсан. Найзууд болох ёстой. Бид хоёр найзууд болох хэрэгтэй гэж яран хизээч хинт ч хэлж байгаагүй нууцудаа нэг нэгэндээ хэлийгээл авна. Глинда утгагүй Фьеротой гэрлэн гэдгээ хэлдэг. Гэтэ тэр одоогор өөрөө мэдэхгүй байгаа л даа л гэж авна. Манай Эльфаба харин юм хэлэхээр татгалцсан ч Глинда уйлаал амар гомдоод тэгэнгүүт нь манай аав өөрийг нь үзий ядгаа. Дүүн иймч төрсөн, өөрийнх нь ч буруу. Аав нь дүүг нь өөр шиг ногоон төрчгүйгээд ээжийг нь жирэмсэн байхад сүүн цэцэг ихээрж ажилласнаас болоод дутуу төрсөн. Үүнээс олж ээж нь нас барж дүүн хөгжлийн бэрхшээлтэй болсон гэж хэлдэг. Глинда үүнийг сонсоод гонигтай болоод эн чин буруу биш ээ. Энэ чиний ерөөсөө буруу биш. Сүүн цэцгийн л буруу гэж ярагддаг. Маргааш болж тэгээд түүхийн хичээл дээр суухаар ирэхдээ профессор Делмонд намуу цэцэг авчирхад хурдан суудалтаа суухыг шаардаад өөрийгөө дахиж багшлахаа байсан. Амьтад багшлах ирэхгүй болсон гэдгээ учраа тайлбарлах гэж байтал хадагтай кодл хамгаалагчид авчраа профессор Делмондыг байруулан явуулав. Тэрээр явж явахдаа та нар бүх үнийг мэдээгүй гэж хэлээл гарлаа. Эльфаба ч урд гарч ирээ та нар юу ч хийхгүй хараад л явах юм уу гэтэл хадагтай кодл ирээд түүнийг суудалтаа суухыг шаардаад оронд нь ирсэн шинэ багш Никедигийг танилцуулав. Никедиг орж ирэнгүүтэл торон өрөнд байх арслангийн гүийг харуулan торонд хорхон амьтдыг анханасаа юу ч ярих чадваргүй болгодог гэсэн Эльфаба тэр айсан тухгүй харагдаж байна гэтэл энэ бол тийм ч ноцтой зүйл биш ээ гэж хэлдэг. Гэтэл Эльфаба маань уур нь хүрээд Глинда Фьеро хоёрыг ямар нэг зүйл хийя гэтэл нэг тоосон шинжгүй бүр ууралтал хажууд нь байсан намуу цэцгүүд агаар төхөрн тоосон руу цацаж тэнд байсан бүх хүмүүсийг гүн ойронд автуулчлаа. Фьеро Эльфаба хоёроос бусд нь нам унтчихсан байна. Фьеро шууд босон арслангийн гүийг торноос нь гаргаад альва явцгаая гэтэл одоо л нэг зөрөгтэй ханхуу шиг зан гаргав. Хэсэг хугацааны дараа хадагтай Marble тангимд орж ирээд бүх хүмүүс унтсан байгааг хараад энийг Эльфаба л хийсэн гэдгийг тэр дороо мэдэн Оозын шитэн рүү захиа бичдэг. За манай хоёр ч ойн дунд ирчихсэн гүнгээ услаад Фьеро харин яагаад хоёулахнаа сэрүүн үлдснээ гайхан асуудал манай хүн хариулсангүй. Харин нүүрэн дээр нь шарханд нь хүрээл манай хоёр ч бие биендээ жоохон татагдчихж байгаа нь илт боллоо. Тэгэл Фьеро маань гүнгээ эндээс хол аюулгүй газар аваачих хэвээр гэд манай хоёр саллаа. Маргааш өдөр нь болоход манай хүнд Оозын шидтэнтэй уулзах урилга нь ирж яваа харагданаа. Хадагтай Marble ч их баярлан түүнийг сайн байж чаднаа гээл магтана. Удалгүй маргад хот руу хөргөж өгөх галт тэрэг ирж явдаг аа. За явах болоод манай хоёр салах ёсоо хийж байхдаа Фьеро Канагааг асуудал Глинда түүнийг профессор Делмонд явдаг өдрөөс хойш их сонирн болчихсон. Бараг юм ярихгүй байгаа гэлээ. Гэнэт Фьеро ирж түүнд тэр өдрийг хизээч мартдаггүй гэтэл манай Эльфаба ч мартаагүй гэдгийг хэлдэг. Манай хоёр ч жоохон жанжан болоо. За тэгэл галт тэрэг чөдлөөд явж явах дундаа Глиндаг хамт явъя гэтэл чи ганцхан урлагтай штэ. Би явж болохгүй гэсэн ч зүгээрээ гэж хэлээл хамтгаа явахаар болчдөг. Маргад хотод ч ирлээ ямар гайхалтайг нь хаахад л Grimmer хэмээх шившлэгийн номыг уншиж чадах цорын ганц хүн болох зөвгөнлийг хэрхэн биелүүлсэн тухай өгүүлдэг Оозын шидтний тухай жүжигч үздэг. Удалгүй ордны харуу сармагчин ирж тэднийг дотор оруулахад аврах том робот нүүр гарч ирэн хин гэдгийг нь асуухад манай Эльфаба айгаад зүхтах гэтэл Глинда үлдээгээд түүний нэрийг нь хэлэхэд шидтэн хойноос нь жинхэнэ биеэрээ гарч ирэн өөрийгөө танилцуулаад Эльфабатай уулзсандаа их баярлаж байгаагаа мөн найзтайгаа ирнэ гэдгийг нь мэдээгүй гэхэд бид хоёр найзууд бид хоёр хоёулаа энэ мөчийг хүлээж ирсэн гэж хэлдэг. Шидтэн тэдэнд Оозын маргааш гэх нэртэй шинэ хотынхон загварыг үзүүлээд үүнд Эльфабагч дүрсэлсэн баримлыг үзүүлтэл энэ ногоо юм аа гэтэл шидтэн чи энэ өнгийг өөрчлөхийг хүсэж байна уу гэтэл үгүй харин оронд нь би амьтдад тусламар байна. Тэдэнд хэцүү зүйл тохиолдож байгаа гэдэг. Шидтэн ч саналыг нь гайхалтай хэмээгээд бүгд тэгшэр хийдлэх хэрэгтэй гэдэг. Хадагтай Marble гинт гарч ирлээ шүү.
Элфабагийн гайхалтай мөчийг хамтдаа хуваалцахыг хүссэн гэдгийг ч хэлэв. Chester гэх сармагчин нөгөө Grimmer номыг бүтээсэн даавууг автал бүгд тэнд номыг харж алмайран түн рүү төглөө. Хатагтай Морблч Элфабаг энийг заавал унших гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй шүү гэтэл Элфабач хүсэж байгаагаа хэлэн оролдож үзхийг хүсв. Элфабаг ойртон очиход ном нь гайхамшигтайгаар өөрөө онгохыг шидтэн хатагтай Морбл хоёр хараад бүр ангаачихваа. Хатагтай Морбл түүнийг ямар шивчлэг туршиж үзхийг асууж байхад шидтэн Chester сармагчин үргэлж шуудыг харан суудаг талаар хажуунаас нь хэлдэг. Тэгтэл ном автоматар иргэн шившлэгт өгнүүд нь гялцаж эхэлдэг юм байна. Хатагтай Морблч түүнийг заавал унших хэрэггүй. Ном нь алдагдсан хэл дээр байдаг. Хинч уншиж чадахгүй хэлтэл манай хүнч бүр энэнд нь зориулагдсан гэмээр шууд л шившлэгийг уншиж гарнаа. Шившлэгээ уншиж дуустал Chester газраар хөрвөн аимшигтай өвдөлт мэдэрч байгаа мэт хашгирахад манай Элфаба айгаад юу болоод байна гэтэл хатагтай Морбл энэ зүгээр шилжилтийн үйл явц удахгүй зүгээр болно гэж татгалуулв. Chester өвдөлтөндөө нисэж доошоо унахад харц тулгараа хичнээн өвдөлттэй байгааг нь мэдрээд хатагтай Морблоос хэрхэн шивчлэгийг буцаах талаар асуухад Grimmer дээрх шившлгүүд хизээч буцдаггүй хэмээн тайлбарлагатай зэрэгцэн цаад хонголд бөөн их чарлаан болохыг гарч хартал бүх сармагчин мутацид орж зовж байхыг хараад Элфаба хийсэн зүйлдээ итгэж чадсангүй гунигтай зогсож байтал хатагтай Морблын нүдэнд аз жаргал тодорхой нэг хором гэдэг нь мэдэгдэж эхлээд тэднийг ямар сайн тагнуул болж болохыг хэллээ. Элфаба юу болоод байгааг ойлгож ятан шидтэн араас нь зүгээрдээ энэ хотоор тэр ажиглалтын амьтдын юу хийж байгааг хянахад тус болно гэхэд сая л нэг юм шидтэн бүх амьтдыг хорж зовоож байгаа зүйлсийн ард байсныг ойлгов. Шидтэн ч хүмүүсийг үзэн ядах нийтлэг дайсалтай болгох нь инх тайвныг сахин хамгаалах сайн стратеги байсаар ирсэн гэхэд хатагтай Морблч тэдний нэг байсан болж таарав. Элфаба Grimmer номыг авчран шидтнийг уншихыг шаардахад шидтэн уншиж чадсангүй. Элфабач уурлан шидтэн Оозын иргэдийг үдий болтол хуурч ирсэнд уурлахад бүгд л түүнийг ирээдүгөө бод хамтдаа бүгдийг өөрчлөе гэж шахдаг. Клинач түүнийг шахахад Элфаба уурлан хүмүүсийг хуурм эхэлж амьтдыг зэрэмлэхдгийн тулд тэдэнтэй хамтран ажиллахаас татгалцснаа хэлээд гараа гүйчихлээ. Хатагтай Морблч Клиндаг сайн зүйл хийхийг хүсвэл Элфабаг буцааж авчир гэлээ. Хатагтай Морбл танхим руу гарч харуул сармагчингуудыг гэр бүлтэйгээ дахин уулзмаар байвал хурдан Элфабаг олж ир гэж тушаав. Шидтэн ч харуулуудад хотод орогдол байгаа гэж олохыг тушаадаг. Элфаба зуутаж байтал сармагчингууд түүнийг олоод ирнэ. Клинач түүний хойноос ирээд буцахыг шаардаад тэр үгүйсгдэг. Нисдэг бөмбөлгөөр зутахыг хичээдэгч бөмбөлгө нь урагдаж гарах боломжгүй болсноор манай хоёр өөр арга болохоор дээврийн хэсэгт мууддаг. Клиндач буцахыг ятгахсаар байх бөгөөд энэ үед Элфабач уурлан би хизээч буцахгүй чи мэдээж тэдний талд орно л доо яагаад гэвэл чи зөвхөн өөрийн хүсэл сонирхлоо боддог гэж шүмжлэхэд Клинда энийг нь үгүйсгэн маргалдаж байхад хотын чанга ярагчаар хатагтай Морбл Элфабаг хичнээн муу санаатай хорон болох түүний арьс яагаад ногоон байдаг нь түүний тэр их хорон санааных нь илрэл. Тэр сармагчингуудыг ийм болгосон тэр бол ногоон хорон санаач шулам гэж зарладаг. Элфабач энэ үгэнд нь их гунигсан гомцоо харагдахад Клинда түүнийг гарнаас барин хоёулаа бүгдийг засч чаднаа гэхэд Элфаба одоо би бусдын дүрмээр тоглож хансан. Одооноос өөрийгөө зүн совинд итгэнэ гэж эрс шийддэг. Тэр дээвэр дээр гартал харуулууд түүнийг хайгаад ирж байлаа. Өөртөө далавч ургуулгаар уншиж байтал Клинда түүнийг битгийлдээ чи тийм ч их хүчгүй энэ бүхэн буруугаар эргүүл яах юм бэ гэж гуйв. Гэтэл гинэт нэг шүүр дэшээ хөвөн Элфаба дээр хурж ирэв. Одоо эндээс нөгөө нисдэг шүүр чинь би болсон байх нь вэ штэ. За Элфабач Клиндаг хамтдаа явахыг хамтдаа хичнээн зүйл хийж болохыг хэлтэл Клинда түүнийг чичирч айсан байгааг анзааран хар нүмерэг олж авчран түүнд зөвлөж өгөөд түүнийг маргаа дотоос цутгатай итгэлтэй мөн энэ сонголтондоо сэтгэл хангалуун байгаа гэж найдаж байна хэмээн уйлахад харуулууд орж ирэн тэд хамтдаа гадагшаа зогцсон ч гадаа бас л харуулууд ирсэн байж тааран Клиндаг бариад авчдаг.
Элфаба түүнийг ганцаархан үлдээхийг шаардсан ч амжилт олоогүй болохоор эсрэг тал руу гүн цонхоор унав. Унаж явахдаа тэрээр байшингийн цонхонд өөрийн багийн дүрийг олж харан өөрийнхөө багийн цаг үеэ хайрласнаар өөрийнхөө гарт хүрэхэд оролдоход гарт нь шүүр ирж баригдан тэрээр Глиндаг аврахаар дээш нисдэг. Тэнгэрт гарч сармагчингууд түүнийг хөөж байх хооронд мэдээгээр түүнийг сонссон ноён Троп буюу аав нь зүрхний шигтээс болж Фьеро Мортогоо давхин сургуулиас гарч байгаа дүрс харагддаг. Хадагтай Морблч ирэн Глиндаг сул тавихыг тушаан түүнийг тэрвэрдэг. Энэ үед Элфаба тэнгэрч гарч ирэн Озийн нутагт байсан одооч байгаа хинч намайг буулгаж авч чадахгүй. Та нарыг сонголтондоо итгэлтэй байгаа гэж найдаа хэмээн дуулснаар баруун зүгийг зорж хадагтай Морбл Глиндаг дагуулan тотгошоо орж байгаагаар кино маань дуустгаа. За тэгээд мэдээж энэ 2024 онд гарсан Wicked кино маань part 1 нь байсан шүү. Тэгэхээр удахгүй 2025 онд part 2 нь гарах сурагтай байлээ. За ингээд би анхныхаа кино товчлыг кино recap-а та нарт хүргэлээ. Гэхдээ бэлдэх юм маш их байдгийн байлээ. Бас анх удаа ингэж текст уншиж байгаа болохоор нэлийн алдаатай зарим үгнүүдэд буруу зөв хэлсэн юмнууд гарсан. Тэрийг ойлгоорой, дараагийн бичлэгнүүдээрээ илүү сайжирнаа гэж найдаж байна. За тэгээд таалагдсан бол та бүхэн subscribe хийгээрэй, лайк дараарай. Тэгээд битгий муулаарай гэж гуйж байна. Баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая.